тавилга байгальд ээлтэй материалыг ашигласнаар тэд орчин үеийн байрны загвар юм маяг шинж төрнийг зохиож байна. Энэхүү нэвтрүүлгээрээ бид архитектур, дизайн руудтай уулзаж, жижиг талбай хэрхэн амьдрах орчин болгон хувиргах талаар ухаалаг загвар санаануудыг ярилцдаг. Цаг хугацаа өнгөрч хотчилт эрчимтэйгээр явагдах тусам хүн төрөлхтөн аль болох хотын төвчрөл, бохирдол зэргээс аслагдмал амьдрах хүсэлтэй болсон. Ийм ч учраас аслагдмал газарт амьдрахдаа газрыг сүйтгэхгүй байгальд хамгийн бага хор нөлөө үзүүлэх шин загварыг архитектор дизайнерууд туршиж байна. Хамгийн гоё нь эдгээр загварын суудыг хүссэн газартаа байгальд хор нөлөө учруулахгүйгээр төлөвлөх боломжтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хүчтэйгээр хөндөгдөж байгаа энэ үед байгальд ээлтэй барилгын санаануудыг хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ бидэнд гарч ирж байна. Эдгээр харагдаж байгаа аслагдмал орчны суудууд нь орчиндөө маш сайн зохицдог. Цахилгааны хувьд нарны эрчим хүчний самбараар дамжуулан өндөр хүчин чадалтай батарейг бий болгодог. Эдгээр суудыг загварчлахдаа байгальд ойрхон мэдрэмжийг төрүүлэхийг зорж ажилласан юм. Нийтийн шугам, сүлжээ, хотын амьдралаас хол, очиход хэцүү гэгдэх брүүний гэх арал дээр байгальд үзүүлэх хор нөлөө аль болох багатай 28 м2 талбайтай гаднах үзмж нь үнэхээр үзэсгэлэнтэй очсон хүн бүхэн Тасманы алдарт зураг шиг ойд эрч хүч энерги нөхөх тав дахь боломжийг бүрдүүлж чадхуйц энэхүү суудыг архитекторууд загварчилсан юм. Өрөөний арал нь онгод агшин байгальтай огт хөндөгдөөгүй далайн эрэхтэй уус ой модоор хүрээлэгдсэн Тасманы зүүн өмнөд далайн эргийн арал юм. Энэхүү кабины гол зорилго нь үйлчлүүлэгчдээ жинхэнэ амралтыг утгаар нь мэдрүүлэхэд оршин. Бидний үйлчлүүлэгч София Японы архитекторуудад маш дуртайгаас гадна аль болох минимал амьдралын хэм маягийг хүндэтгдэг хүн. Элдв янзын тавилга тавихыг хүсээгүй бөгөөд нэг л гол материалыг барилгын бүхий л хэсэгт ашигласан. Бид кабины загварыг энгийн хотод байгаль нэг загвартай ижилхэн байлгахыг хүсээгүй. Ийм ч учраас жинхэнэ модонд дунд байгаа мэдрэмжийг төрүүлэхийг хүссэн. Зүгээр нэг хотод нийтлэг байдаг гипсийн хайрцагт байгаа юм шиг биш. Энэхүү суудсыг минимал болгож байгаа хоёр чухал хүчин зүйл байгаа гэж би харж байна. Нэгдүгээрт мэдээж мод. Энэ нь дулаан уур амьсгалыг бий болгож байна. Хоёрдугаарт цонхны хүрээ, зуух, унтраалга гэх мэт бараан өнгийн илэрхийлсэн металл. Энэ нь арай эсрэг уур амьсгалыг бий болгож байна. Материалын хувьд байгалийн нарс мод ашигласан. Учир нь энэ мод маш гэрэлэг, дулаахан харагдахаас гадна бидний хүсэж байсан шин чанарыг агуулдаг. Кабины хувьд 28 м2 талбайтай, кабинын дотроо 8 м2 дээврийн өрөөтэй. 3 болон 6 м2 талбайтай хоёр талдаа гадна давцантай. Загвар нь урагшаа байгалийн сайхныг тайлбар байдлаар шийдсэн мөн хойд зүгээсээ нарны тусгалыг нэвтрүүлнэ. Дээвэр нь налуу байдлаар хийгдсэн. Ингэснээр өвлийн үлрэлт нарны хавтан илүү их эрчим хүч авах боломжтой болох ба борооны ус налуугаар газар доорх танкнд цуглаад цэвэрлэхэд ашиглагдана. Тавцан маань урд зүг рүү харсан байгаа. Мэдээж нар хойд зүгээс илүү тусах учраас аль талд нь тавцан гаргаж өгсөн. Барилгын хоёр талд байрлах энэхүү шилэн гүйдэг хаалга нь маш цэвэрхэн мэдрэмжийг төрүүлдэг. Хаалгануудаа бүтэн онгойлго бол нийтдээ 10 м-ийн урттай орон зай болж хуурна. Цонх болон хаалгануудыг аль болох хүрээгүй хийхийг хичээсэн. Энэ том хаалга бүтэн онгох үед та энэхүү модны байрлал дотроос байгалийн сайхныг бичлэх боломжтой болно гэсэн үг. Энэ хэсэг суух, хоол идэх мөн дээрээс нь унтаж амрах хэсэг болон ашиглагддаг. Доод хэсэгтээ шургуулгуудтай. Энэ бол уншлагын болон номын тавируудыг хийж өгсөн. Софиягийн хувьд хөгжимчин. Тийм ч учраас ханандаа өөрийн хийл хөгжмийг байршуулсан. Энэ хэсэг бол зүгээр л мэдрэх, амрах, зугаацах орон зай гэж ойлгож байна. Мөн энд юм угаахад ашиглагдах уран гаргаж өгсөн. Тавиур нь маш том орон зайтай. Доод хэсэгт нь угаалгын машиныг байршуулсан. Модон эдлүүдийг аль болох цэвэрхэн харагдуулахыг хүссэн. Ийм ч учраас ямар ч бариул хийгээгүй. Бүх шургуулгыг дарж нээх байдлаар загварчилсан. Галт агууны хувьд модон эдлэл дотор хөрөгчийг байршуулсан. Газан плетер гаргаж өгсөн.
Энэ нь илүү хурдан хоол хийх туслахаас гадна зуны өдрөлд гал төлж орчныг халуун болгомоор ашиглаж болно гэсэн үг. Мэдээж амралт гэдэг утгаараа талах барьж идэх гэдэг бол гоё санаа шүү дээ. Иймээс ч энэ шарга цуухыг талах байхтаа ашиглаж болно. Гайхалтай санаа байд. Дээврийн өрөөнд үнэхээр тавтахтай. Та өөр орон зайг мэдрэх боломжтой. Өндөр биш доор байралтай цонх нь орондоо хөвтөд гадаах үзмжийг харах боломжийг бүрдүүлдэг. Доороо гэрэлтэй орны иргэн тойронд байх тавир нь ширээ болон хуурдаг. Дээвэр хэсэгт баг зэрэг шилийн ажиллах загварчилж өгснөөр өрөөнд илүү их нарны гэрэл нэвтрэх туслахаас гадна од ширтэг хэвтэх боломжтой. Кабины хувьд олон хүн ирж амарч байгаа. Хажууд нь хүмүүс майхан барин амарч байгаа тохиолдолд энэхүү барилга нь үндсэн суурин болно гэсэн үг. Жишээ нь ариун цэврийн өрөө рүү хойд талаасаа гаднах хаалгаар орох боломжтой. Ингэснээр дотор унтаж байгаа хүнд саад болохгүй. Дотроо мэдээж угаалтуур шүршүүртэй. Ван бол амарч яваа хүмүүст хамгийн чухал санагдсан. Ийм ч учраас урт талын талцсанд вааныг шийдэж өгсөн ба орон